Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачид Канада улсын Альберта их сургуультай хамтарсан Арамат төслийн хүрээнд семинар зохион байгууллаа. Семинарт төслийн баг хамт олон хоёр сургуулийн судлаачид судалгаанд хамрагдсан Увс Ар хангай аймгийн малчдын төлөөлөлд оролцож, зөвлөжүүлэлт газрын дороотолттой тэмцэхэд уугуул болон нутгийн иргэдийн эрхийг хангах, тэдний утга учиртай оролцоонд зориулсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэсэн илүү үр дүнтэй сонголт зөвлөмжийг боловсруулан хамтарсан судалгааны өгүүлэл илтгэл бэлтгэн ажиллалаа. Төслийн баг семинарын үр дүн COP17-гийн аль биесны хэлэлцээр санал болгосон юм а. За бид 2024 оноос эхлүүлээд Канадын засгийн газрын дэмжлэгтэй Канада улсын Альбертагийн их сургууль, Мигелийн их сургууль гэсэн том их сургуулиудтай хамтарсан орон нутгийн иргэдийн оролцоон суурилсан судалгаа буюу уугуул иргэдийн оролцоон суурилсан судалгааны ийм төслийн багт нь орж жижиг төсөл хэрэгжүүлж байна. Миний нэр Бренда Парли. Би Канадын Мигелийн их сургуулиас ирсэн. Би өнөөдөр Монгол улсын 2 аймгийн малчидтай уулзаж бас Монгол улсын боловсролын их сургуулиас зохион байгуулж байгаа воркшопт оролцож цаг уурын дулаар л тэдний амьдралд хэрхэн нөлөөлж амьдраанд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж олж тодорхойлсонд маш их таатай байна. Би маш том судалгааны төсөл удирдах явдаг. Энэ манай төсөл бол дэлхийн 32 оронд үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь Монгол юм байгаа. Тийм болохоор энд учирч малчтад маань учирч байгаа зовлон бэрхшээл, цагуурын дулаалтай холбоотой асуудлууд бол дэлхийн бусад бүх өнцөг бүрэнд тохиолддог. Тэгэхээр бид нар нийлээд энэ асуудалд яаж шийдвэрлэх вэ? Цаашдаа ирээдүгөө яаж авч явах гэдэг талаар ярилцж байгаад маш их таатай байна. Манай төслийн нэр болохоор Арамат. Арамат гэдэг бол Африкийн төрөг гаралтай эрүүл мэндтэй холбоотой үг байгаа. Тэгэхээр энэ төсөл маань ерөнхийдөө болохоор биологийн олон янзын төрөл байдал, малчид ер нь уугуул иргэдийн эрүүл мэнд, дэлхийн нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөндсөн төсөл юм байгаа юм. Тэгэхээр би энэ боломжийг ашиглан Монгол улсын боловсролын их сургуулийн багш нартай хамтарч ажиллана. Тэгээ бас мэдлэг чадвартай малчтай уулзаж ярилцсандаа маш их таатай байна. Ийм нөхцөл бүрдүүлж өгсөн Монгол улсын боловсролын их сургуулийн хамтрагч нартаа бас их баярлж байна. Эндээс бол нэлээд их юм бас мэдлээ харлаа бас мэдхгүй чимнэх байдлын дотроос бас өргөжэл ингээл дэндээ яваасаа л гэж бодож байна би малчин хүний хувьд. Тий. За энэ төслийнхээ хүрээнд бол 24-өөс 25 онд бол бид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх малчдын ойлголт төсөөлөл хийх гендерийн дүн шинжилгээ гэсэн энэ судалгааны ажлаа гүйцэтгэсэн. За үүнийхээ дараагаар бид нар уг одоо жижиг төслийнхөө үргэлжлүүлэн бас тэтгэлэг авахар дахин шалгарч нутгийн иргэдийн оролцоог бодлого шийдвэрт одоо нөлөөлөх чадамжийг нь хөгжүүлэх, чадварчуулах ийм үйл ажиллагааг бас үргэлжлүүлэн хийж байна. За энэ үйл ажиллагааны зөвхөн ийм практик үйл ажиллагаа бас биш, бас хамтын одоо судалгаанд бас суурилж өмнөх судалгааныхаа ажлыг бол хамтдаа одоо үргэлжлүүлж байгаа гэж үзэж байна. За өмнөх жилийн судалгаан дээр бид нар бол 4 аймгийн 4 сумыг хамруулсан бол энэ жилийнхээ судалгаанд бол илүү нөгөө 2 аймгийнхаа 2 сумын 2 баг дээр бол төвлөрөөд ажиллаж байна. Малчид маань одоо цаашид байр бэлчээрээ яаж хамгаалах уу? Цаашид ямар ургамал яаж одоо ургаж гэн, хасгаж гэн, нэмгэж гэн гэдэг тэр мэдээллийг авч байр бэлчээрээ яаж сэлгэх үү жишээ нь. Тэгээ бэлчээрийн даацыг доктортой барихын тулд малаа яаж өсгөх юм уу, одоо тоо толгойг барих юм уу гэх энэхүү үйл дээр бол малчид бол ерөнхийдөө шийдвэрийг гаргадаг байгаа. Тийм болохоор ер нь энэ төслийн хүрээнд хамтарч ажилласандаа бас баяртай байна миний зүгээс. Бид нар бол яг зорьсон хүлээж байсан үр дүндээ одоо амжилттай хүрлээ гэж одоо үзэж байна. Малчид маань бол өөрийн дуу хоолойгоо бас олон улсын давтамд хүргэх бас нэгэн одоо жишээ болж байна гэж бид нар үзэж байна.